Сайн байцгаана уу? Намайг Батуулд гэдэг. Намайг Жаргалан гэдэг. Бид та бүхэнтэй автомашинтай холбоотой бүхий л сэдвээр ярилцахад бэлэн боллоо. Та бүхэн сонирхсан асуулт, хэлхийг хүссэн зүйлсээ сэтгэл болгон үлдээхээс гадна бусаддаа түгээгээрэй. За өнөөдрийн дугаарт автохийн компани захирал Монгол Улсын зөвлөх инженер Лавсран оролцож байгаа. Тэгэхээр бид бол өмнөх подкастуудаараа болохоор одоо автомашины энэ бензин түлшний систем, за мөн хөдөлгүүр буюу энэ тослогооны системийн одоо энэ хамгаалах, за цэвэрлэх, энийг одоо задлахгүйгээр хэрхэн засах талаар бас олон талаас нь мэдээллүүдийг бол хүргэсэн байгаа. Харин өнөөдөр бол бас энэ Protec брендийн хамгаалдаг одоо энэ машины эдэнгүүдийг бас хамгаалдаг, сэргээдэг энэ бодисуудын талаар бас илүү дэлгэрүүлж хамтдаа ярилцъя гэж бодож байна. Тийм. Тэгэхээр тодорхой хэмжээгээр илэгдэлд орсон эд ангууд дээр хамгаалт сэргээдэг бодиснууд байдаг. Тэдгээрийн талаар цөмөрөө дэлгэрэнгүй ярилцъя л гэж. За тэгэхээр олон төрлийн бодиснууд байдаг. Эндээс бол өнөөдөр яг тэр хамгаалдаг сэргээдэг бодисуудыг бол суулж аваад ярилцах гэхээр биднээс одоо бас сонсогч жолооч залуучуудаа бас эхнээс нь ингээд танилцуулаад мэдээлэл хүргээд ярилцаад эхлэе. Би тэр бас сонсогчдынхоо залуучдын өмнөөс тий таны ярьж байгаа яриан дондаас бас сонирхсан зүйлс асуугаад явъя те. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Автохим компани. За өмнөх дугааруудаа бид нэр цэвэрлдэг одоо бохирдлыг задлахгүйгээр цэвэрлж засдаг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийн талаар ярьсан, сонссон сонсогчд бол тэрийг санаж байгаа. Одоо бид нэр Автохим компани ер нь энэ Германы Protec брендийн нэг одоо 100-аад нэр төрлийн бүтээгдэхүүн нэр автомашинд үйлчилгээ хийж шинэ технологиор. Тэгэхээр өнөөдөр бид нэр хамгаалдаг, сэргээдэг бүтээгдэхүүний тухай ярих гэж байна. Энд хамгийн түрүүнд би нано хөдөлгүүр хамгаалагч гэж гайхамшигтай бүтээгдэхүүний тухай ярих гэж бодож байна. Тэгэхээр нано технологи гэдгийг гуруула дээр бас ярьцсан. Тэгэхээр улсууд тодорхой хэмжээнд ойлгосон баг. Тэгэхээр нано хөдөлгүүр хамгаалагч юунд хэрэгтэй юм, яаж хэрэгэлдэг гэхээр хөдөлгүүрт хийж хэрэгэлдэг. Мөн механик кроп эрдүгтөд хэрэгжилж болно. Ер нь үргэлдэж байгаа гадаргуудаар нано төвшингийн одоо бүрхүүл үүсгээд үрэлдэхүй болгодог гэсэн ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Нано хөдөлгүүр хамгаалагчийг 375 граммаар савлсан байгаа. Энэ ойролцоогоор одоо суудлын машин 3-аас 6 литр тосонд хүрэлцээтэй хэмжээгээр савлсан байдгийг. Тэгээ нано хөдөлгүүр хамгаалагч хийснээр яг гэхээр нэгдүгээрт үрэлт байхгүй болно гэдэг чинь эсэргүүцлийн коэффициент буураад моторын ашиглуулын коэффициент нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөдөлгүүр хүчтэй болох нэ. За хоёрдугаарт үрэлт байхгүй болно гэдэг чинь илэгдэл байхгүй болно. Эдлэгээ овцсон гэсэн үг. Ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүн байгаа нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг. За дараагийнх нь oil booster гэдэг бүтээгдэхүүн байна. Oil booster-ыг бол бас нано хөдөлгүүр хамгаалагчтай адилхан хамгаалдаг, сэргээдэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн. Oil booster-ийн нэг онцлог нь бол хуучин машинд илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний илэгдэл үүссэн гадаргуудаар тодорхой хэмжээний пилонк үүсгэх зай зузаурыг багасгаж өгдөг учраас дуучмын намсган илэгдлийг зогсооно. Тэгээд цааш одоо илэгдэхээс хамгаална гэсэн үг. Ийм бүтээгдэхүүн байна. Саяных бол одоо нано хөдөлгүүр хамгаалагч буюу oil booster гэдэг нь хоёр байц. Сая бас тайлбарлалаа да. Нэг нь бол одоо олон жил явсан удаан эдлэгдэж байгаа тий. Олон километр явсан хуучин моторт хийдэг oil booster гэдэг байц. Гэхдээ үйлчлэхээ бол ерөөхдөө бол адилхан гэж ойлгож болох нь тийм үү? Тий, ер нь үйлчлэгээ бол адилхан. Oil booster-ийн илүү давуу чанар нь юу вэ нөхөр? Гадаргуудаар пилонк үүсгэх зай зузаурыг багасгах чинь. Тийм тэгээд мөн адилхан хөдөлгүүрийг хамгаална. Дээрэс нь тосны зууралдах чадварыг бас сайжруулж өгдөг. Ийм үйлчлэгээтэй бүтээгдэхүүн. Хамгаалагч бодисууд бас сэргээдэг бодисууд гэж ер нь яриад байгаа шүү дээ тийм үү? Тэгэхээр нөгөө хамгаалагч бодисыг сая хоёр бүтээгдэхүүн нано oil booster гэдэг хоёр бүтээгдэхүүн ярьж байна. Яг яагаад тэрийг одоо юу гэдгийг хуучин
гэдэг юм уу, их явсан ч гэдэг юм уу машин хийж ин тэрний бүр дэлгэрэнгүй ярил түүхтэй юу. Сая би ерөнхийд нь бол тайлбарлалчлаа л да. Нано хөдөлгүүр хамгаалагч бол одоо гадаргуудаар нано бүрхүүл үүсгэж бид нөгөө нано технологиг ярихдаа одоо ердийн биетийн ширхгээс 1 тэрбум дахин жижигхэн ширхтэй гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр ямарваа нэгэн хатуу биетийг өнгөлөхөд одоо тэр ширхэг хуваагддаггүй учраас тэр ширхэгийн хэмжээнд л өнгөлдөг байна. Тэгвэл ширхгүүд өөрөө тодорхой хэмжээний хэлбэртэй учраас тэрний дунд тэгш биш гадаргуу үлддэг гэсэн үг байхгүй юу? А бид нэр энгийнүүдээр одоо шил тойлыг харахад бол тэгш юм шиг харагддаг боловч яг олон дахин томруулдаг электрон микроскопоор харах юм бол тэр ширхгийнхаа хэмжээгээр арзгаар гадаргуу байдаг юм байна. А тэгвэл наногийн ширхэг тэрнээс 1 тэрбум дахин жижигхэн учраас тэр тэгш биш гадаргуу дүүргэлт үүсгээд тэгээд үндсэндээ үрэлт байхгүй болж байна гэсэн. Нөгөө нэг хоёр төрлийн бодис ярьж байгаа. Хэрвээ одоо жишээлбэл солиод хийчихүүлж гэдэг юм уу те. Одоо олон нөгөө ойл бустрыг бол илүү одоо хуучин моторт гэвэл илүү зохимжтой гэж яриад байгаа шүү дээ тийм үү. Нано хөдөлгүүр хамгаалагч нь бас одоо жишээлбэл тийм олон жил явсан хуучин моторт хийвэл яадаг юм. Болно л доо. Ерөөсө болохгүй тэр нь сөрөг юм байхгүй адилхан л одоо хөдөлгүүрийг хамгаална. Тэгэхээр олон жил явсан илэгдэл үүссэн хөдөлгүүр илэгдлэхээр бид нэр одоо 1 мм сантиметрээр илэгддэг юм шиг зарим улсууд бодоод байдаг. Тэгэхээр ер нь техникт бол хамгийн одоо юу гэдгийг том нэг гэж гэх юм уу? Тэр бол одоо Оросууд бол сот гэж ярьдаг. Сот гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр миллиметрийг 100 хуваасны нэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тийм хэмжээгээр илэгдэл явагдана. Тэрнээс одоо дээш хэмжээгээр илэгдэл явагдах юм шууд нөгөө мотор зохинч гэдэг юм уу эвдэрнэ гэсэн үг. Тэгэхээр хэмжээс нь тийм байдаг. Тэгэхээр тэр илэгдэл үүссэн гэдэг дээр юу ойл бустер илүү нөгөө зууралдах чадвартай учраас тос эргээд одоо буулаа гэхэд гадаргуудаараа шууд үлдчихэдэг. Тийм үйлчлэгээтэй. Ер нь яг нано төвшөнд хийгдсэн нано хөдөлгүүр хамгаалагчтай адил боловч тэр тодорхой хэмжээний илэгдэл үүссэн илэгдлийг нөхөх зорилтоор хийгдсэн гэдгээр л ялгаатай болохоос хоёулаа адилхан үрэлтийг байхгүй болгоно гэсэн үг. Тэгэхээр сая нэг сот гэдэг илүү нарийн одоо миллиметрийг 100 хаваасна та тэнцэх тийм нарийн хэмжээсийн тухаар ярьж штэ. Тэнгүүд яг зарим хэрэглэгч нар ингэж асуудаг штэ. Өө тэр илэгцэн гадаргууг төмөр ургуулчихж байгаа юм шиг болгоно гэсэн үг үү гэж асуугаад байдаг. Тэгэхээр илүү өтгөн учраас яг тэр сотын хэмжээнд ч юм эсвэл бүр одоо ямар хэмжээндийн нэгдүгürt нанаа бүрхүүлийн үүсгэж чинь хоёрдугаар дахиад нөгөө тэр таны саяны хэлдэг тэр хэмжээсийн хувьд өөрийнхөө өтгөн тосон биеэр планк үүсгэж чинь гэж ойлгох нь шүү дээ тийм ээ. Тийм тэгж ойлгож болно. Ер нь ойл бустер өөрөө их тийм зууралдах чадвар өндөртэй. Тийм учраас хуучин илэгдэл үүссэн хөдөлгүүр эдэнгэд бол илүү тохиромжтой л гэсэн үг л дээ. Бид өмнөх дугаарууд дээр бас энэ хөдөлгүүрийн буюу тасалгааны системийн цэвэрлэх болон бас хамгаалах тал дээр бол энэ товчхон бас энэ хамгаалтын байдлуудыг яриад өнгөрсөн. Тэр үед бол одоо жишээлбэл жишээ авч ирсэн шүү дээ. Зарим машин нэг янз бүрийн жишээнүүд авч ирсэн шүү дээ. Тийм касча хаг зогцсон тэгээд тосгүй байсан чинь тэр хамгаалагч хийцэн байсан учраас мотор зогсох одоо аюулаас хамгаалсан байх жишээтэй ч гэх юм уу. Энийг бол нөгөө нэг тосгүй яваад байх гэсэн үг биш л дээ. Ер нь зүгээр тийм одоо хамгаалт үүсгэдэг гэх мэтчлэн жишээнүүдийг бол авч ярьж ирсэн. Тэгээ хүмүүс бол тэгж бодож байгаа байхгүй. Одоо би сая нөгөө нэг одоо жолооч нарын өмнөөс л бодож асуулаад солиод хийж хүмүүс ч бол янз бүрээр боддог шүү дээ. Яагаад заавал энийг хийх ёстой юм ч гэдэг юм уу. Тийм л нөгөө нэг бодол байгаад байдаг болов гэж бодоод байгаа юм. Машинд механик гэмтэл гэж нэг гараад байгаа тийм үү. Бохирдолтой холбоотой гэмтэл гэж ингээ хоёр тустай гэмтэл байгаа даа шүү дээ. Механик гэмтэл гэдэг бол одоо хугарсан, хагарсан, эвдэрсэн заавал солих шаардлагатай ч гэдэг юм уу. Ийм гэмтлүүд яригддаг. Зарим хүмүүс бол гэдэг байхгүй. Мотор одоо ер нь тэнд гарсан жишээлбэл гэршигний жирэг үлээсэн тэгэл гэршигний жирэг сэтэрсэн ч гэдэг юм уу. Ийм одоо энэ жишээлбэл механик гэмтэл гарсан юмд бодис хийгээд янзалж болох нэгсэндээ барыг дотор нь хийгээл наагаал эсвэл нөгөө хагарсан хуурсан юм ургуулаад хооронд нь баг гагнцдаг ч юм шиг тийм л юм бодоод идэм шиг байгаа юм л да. За энэ дээр бол яг манай нөгөө хөргөлтийн систем битүүмжлэгч гээд байдیں۔ Тэр бол одоо радиатор цоорсон ч байд юм уу, гэршиг цуурсан эсвэл одоо гавлын жирэг гэж ярьдаг нөгөө дотроо металтай хатуу тийм жирэг сэтэрсэн ийм тохиолдолд
антифриз гадагшаа хөргөлтийн шингэн гадагшаа алдагдж байгаа тохиолдолд тэр битүүмжлэгчийг хийж чаар тэр битүүмжлэгч өөрөө шингэн хэлбэртэй ямар нэгэн байдлаар гадагшаа одоо алдаагүй тохиолдолд тэр хөргөлтийн систем дотроо эргэлдээд явж байдаг. Ямар нэгэн байдлаар битүүмж алдагдаад гадагшаа гойжлоо гэхэд тэр гойжсон газар руугаа очиод гарахтаа агаартай уруулд ороод цав болоод барьждаг ийм үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүн байдаг. Гэтэл манайх нөгөө нэг моторын досыг бас тэг зогсоочмоор өрүүлийн гидерийг ч гэдэг юм уу, тоормзны шингэнийг ч гэдэг юм уу тэг зогсоодог юм байна уу гэж их асуудаг. Тэгэхээр тослогооны систем ч гэдэг юм уу, гидер системийн юмнуудыг тийм тэгж бөглөдөг, тагалдаг, наалдаг юм хийж болохгүй. Яг гэвэл тэр систем чөлөөтэй одоо гүйжээж нөгөө тослогоо юмнууд нь явагддаг. Хөргөлтийн систем дээр бол яг нөгөө гадагшаа гойжсон тэр имийг очиж бөглөдөг тийм байдаг. Тийм. За тэгээд нэгэнт энэнийг ярьсан дээр одоо үргэлжлүүлээ сая нано хөдөлгүүр хамгаалагч ойл бустер хоёрын тухай ярьсан бол одоо сэргээдэг үйлчлэгээтэй тосгоожил зогсоогч гэдэг бүтээгдэхүүний тухай ярив. Бас хөргөлтийн систем битүүмжлэгч гэдэг ийм бүтээгдэхүүн байх нэ. Тэгэхээр тослогооны системээс одоо дос гойжж байгаа тохиолдолд ямар тохиолдлоор гойждаг вэ гэхээр нэгдүгээр сайлник нь нөгөө мотор байнга хаалж хөрж явдаг учраас эрзэн сайлникч эргүүд нь хатуурдаг. Иннээсээ болоод гадагшаа тос хөлөрдөг. Өшөөнийг тос гойжих ямар шалтгаан байдгийг гэхээр нөгөө дээр бид нэр ярьжсэн нөгөө цэвэрлдэг бүтээгдэхүүн Porsche-гийн койлц чөлөөлдөг, Porsche-гийн толгой дээрээс мотор өн дээрөө даралт алддаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр Porsche-гийн койлц бохирдоод даралтаа барихгүй доош нь даралтаа алдаад эхлэхээр мотор дотор даралт үүсээд тэр даралтаараа маслаа бас гадагш шахаад байдаг. Тэгэхээр энэ дос гойжилтыг, дос хөлөрлөлтийг нэгдүгээр зогсоодог. Хоёрт мотор дотор байж байгаа гадагшаа алдахгүй дотроо бас одоо тосоо алдаж яадаг ийм бас эдэнг байдаг. Жишээ нь Калапангийн хуравч хэрзэн гэдэг байж байна. Калапангийн хуравч хэрзэн муудах юм бол Калапангийн шилбэн дээр байж байгаа хуравч хэрзэн хатуурснаас болоод Калапангийн шилб дагаад Porsche-гийн толгой дээр тос орж чаддаг. Иннээсээ болоод утаа хайдаг. Хөх утаа гарч ийн гэж ярьдаг. Энэ масл дундарч ийн, масл идэж ийн гэдэг. Энэ бол энэс болж байгаа. Тэгвэл тосгоожил зогсоогч бүтээгдэхүүн энэ мотор дотор байж байгаа бүх эрзэний эдэл сайлнагч эрг юмнуудыг сэргээдэг үйлчлэгээтэй байх нь. Тэрнээс хаа нэгэн газар цоорцсон ч гэдэг юм уу ийм имийг очиж бөглөж байгаа юм биш. Тэрийг бол тосон дотор хийждэг гэж зогсоодог. Тим төрлийн бүтээгдэхүүн байхгүй гэсэн үг. Мөн энэтэй адилхан гойжилтыг зогсоодог би дөрөв хөргөлтийн систем битүүмжлэгчийг ярьлаа. Дээрэс нь автомат коробны ажиллагаа сайжруулагч гэж юм байна. Тэр мөн адилхан гадагшаа гоочхосоо гадна автомат коробын дотор даралтуудыг барьж яадаг эрзэн сайлник, манжат, койлц янз бүрийн юмнууд байдаг. Эднэрийг бүгдийг сэргээж өгдөг учраас автомат коробны ажиллагаа сэргийдэг байна. Жишээтэй юм байна. За хоёр дахь нь явах үед ангийн тосгоожил зогсоогч гэдэг байна. Явах үед ангид юу ордог вөхөр эрдүүхтрүүд одоо хагас голоор тоо саялаа гэж зүрх харааны сайлгаар тоо саялаач гэдэг юм уу. Эсвэл өрүүлийн аппаратаар тосгоож чинь гих жишээтэй ийм юмнуудыг бас сайлникийн зөөлөл сэргээдэг үйлчлэгээтэй ийм гойжилтыг зогсоодог. Эрзэний эдэл сайлникч эрг металл бишимнүүдийг сэргээдэг үйлчлэгээтэй ийм бүтээгдэхүүнүүд байна. Тэгээ ер нь манай автомашин эзэмшигч жолооч нар ихэвчлэн хамгийн түрүүнд юу гэж асуудаг вөхөр койл бэхжүүлэгч байна уу гэж асууад байдаг. Тэгэхээр бид нар манай бүтээгдэхүүн дотор койл бэхжүүлэгч гэдэг юм уу тийм нэртэй юм нэгдүгээр байхгүй. Хоёрд яг бид нар юуг койл бэхжүүлэгч гээд одоо өөрснөө нэрлээ сурцсан юм гэхээр одоо ойл бустертэй төстэй нөгөө пилонк үүсгэж зай зазуурыг багасгадаг, тосны зууралдах чадварыг жоох өсгөж өгдөг ийм бүтээгдэхүүнийг л тэд нэр одоо койлц бэхжүүлэгч гэж нэрлээд байгаа шиг байна. Тэгэхээр ер нь үйлдвэрлэгчээс койлц бэхжүүлэгч гээд нэрлэлсэн тийм бүтээгдэхүүн манайд лав байхгүй. Ер нь тийм койлцыг одоо юу гэдгийг ярьзмэрийн том болгочдөг ч юм уу, гээлзний ярьзмэрийг одоо жижигрүүлээд дутгшин тэрийг багасгачдаг ч юм уу, тийм үйлчлэгээ тийм гэж байдгүй. Тэр койлцыг засдаг юм бол манай тослогооны систем цэвэрлэгч юу, мотор угаагч гэж юм байна. Тодорхой хэмжээнд зай зазуурыг багасгаж электрик зогсоож байгаа ойл бустер гэдэг юм байдаг. Тэгэхээр тэр койлц бэхжүүлэгч гэдэг нэг одоо
бие биендээ яриа сурцсан. Тэрийг л ерөөсөө хийчүүлдэг өөр юм хэрэггүй. Тэрийг л моторынхоо тосон дээр хийчүүлдэг л бүх асуудлыг шийдчихдэг болтой юм. Тэгээд жоох өрөөсгөл ойлголт байгаад байдгийг. Тэгэхээр цэвэрлэлийг хамгаалдаг бүтээгдэхүүнийг зохицоор нь хийж бас үр дүн төрнэ. Тийм л юм л да. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг сая хэллээ. Зүгээр л нэг л юм аваад хийгээл ерөөсөө ээж идэх юм шиг гэдэг шиг те. Тэгэл болчих. Тэр бол хүмүүсийн хувьд бол нэгсэндээ бид одоо сая ярьж байгаа автогийн компанид энэ протекийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүдээр та бүхний тэр мотор задлах, хорооф задлах байсан те өчнөн олон ажил, цаг зав, мөнгө төгрөг энэ бүхнийг одоо ингээд хэмнээд ахтал ахаал давхар гэж хэмнэх гэдэг нэг тийм л юм санаа байгаад байна л да. Тэгээд нөгөө сая цогцоор нь хэрэглэх гэдэг имийг бас ярьж байна. Тэр нэгэнд бохирдсон байгаа моторын доторх одоо coil portion гэдэг юм бохирд сувг хоолой бүгд бохирдсон байгаа тэр зөвхөн одоо хамгаалдаг байдлыг л ерөөсө бас бүрэн одоо тэр болгон тэрийг одоо хамгаалаад байгаа хгүй. Ягаад тэр чинь нэг бохирдлоосоо болж үүсэж байгаа гэмтлүүд учраас бохирдлын эхлээд нэг уг үндсийн эхлээд цэвэрлэж одоо янзлах хэрэгтэй гэдгийг л бас ойлгуулах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгээд сая нөгөө гоожилт ямар нэгэн гоожилтыг зогсоодог одоо хоёр арга зам биш те. Нэг нь эрзэн сайлхгийн зөөлд сэрэгчээр нөгөө зай завсраг болоод гойчховлчж байна. Нөгөө хүн тэр надаа хөргөлтийн систем битүүмжлэгч гэдэг тэр бүтээгдэх сонирхолтой санагддээ бэ. Тэрийг өөртөө юу гэж боддог вэ гэхээр яг л нөгөө ямар нэгэн техник машин ч бай, юу ч бай бүгдээр л нэг амтнаас байглаас л бид нар сэтүүлж хийсэн байгаа харагддаг штэ. Хизээч одоо байхгүй юмыг бодож хийдэггүй гэж хүндрэлт нэгж ярьдаг штэ. Тэгэхээр одоо тэр хөргөлтийн систем битүүмжлэгчийн хувьд хөргөлтийн систем дотроо явж байгаа л агаар таарлах юм бол агаартай эсэлтэл тав бол тогтоол тэгээд зогсож байгаа байхгүй. Тэр энэ яг нэг хүний амтны надаа цустай Гараа эсгэж гараа. тий, цустай адилхан санагдаад байгаа байхгүй. Айгүй гоё. Надад тэгж бодох их гоё сонирхолтой санагдав. Яадаг гэхээр одоо жишээ нь судсан дотор цус явж байхдаа ямар нэгэн бүлэгнэх асуудал байдаггүй. Тухайн л эмгэг аномизм зэрэл байхгүй бол бүлгэндэг энэ төр асуудал байдаг. Тэгэнгүүт гараа эсгэлээ гэхэд эхлээд гойж байгаа тэгээ бүлэгнээд тав тогтоод тэгээ идэгчдэг ш тэ. Тэр цуснд агаартай эсэлтгэрээ бүлгэндэг нэг чанар байна те. Яг тэр чанарыг л дойролгоод хийцэн. Ийм бүтээгдэхүүн байгаад надад бодохоор л инээд ирээд ямар гоё хийгээвэ гэд нэг тийм байна. Яг дараагийн тэр юу бол тэр саяны тосгоожил зогсоогчийг ярьсан. Бас нэг бүтээгдэхүүн клапангийн тосон плюнжер цэвэрлэгч гэдэг юм. Энд бас нэг хид хідэн мэдхгүй гадаад хэллэгүүд ороод ирсэн байна те. Клапан гэдэг чинь ер нь хэр өргийн хүмүүс мэдэх үлээ. Клапан дуурчлаа гэдэг яг клапан дуурдаг юм уу? За плюнжер гэдэг нь юу юм? Тэгээ эн чин цэвэрлэгч гэсэн хэрнээ тостойгоо холчоод яваад идэх шиг санагдах юм те. Энийний талаар та гоё тайлбарлаж өгөөч. Клапангийн тосон плюнжер гэхээр одоо өмнө нь машин засдаг ч гэдэг юм уу, Оросын машин эдэлж хэрэгжилжсэн. За зарим Японы одоо 2000 оноос өмнөх машинууд бол бүгд клапангийн тохируулдаг, тийм тохируулгын болттой шүүп хийж байгаа тохируулдаг тийм байж л дээ. Тэгээ тэр бол бас төвөгтэй байсгaaгээд илэгчдэг. Шүүп хийхээр нөгөө яг тохируулж байгаа клапантай харьцаж байгаа гэсэн дотроо нөгөө хонхоогод илэгчдэг учраас тэр нөгөө шүүп хийгээд яхаар бас тохирж өгдөг нэг юм зовлон бас л техникийн шийдэж чадаагүй байсан юмыг нэг шийдсэн арга нь юу гэхээр тэр тохируулдаггүй тийм одоо механизм бодож олсон баг юм. Дөрөвний жаргалангийн асуудал дээр одоо клапан гэхээр гадаад үг юм шиг сонсогдоод байж магадгүй. Гэхдээ ихэвчлэн монголчууд жолооч нар хавхлаг гэж хэлэхээсээ илүүтэй клапан гэвэл илүү ойлгодог. Тэгэхээр клапан гэдэг маань ямар нэг юмыг гаргадаг, оруулдаг, тэгээ бас гаргахгүй хордог, хаадаг энэ юмыг л клапан гэж нэрлэдэг байгаа шүү дээ техникт. Одоо амтан дээр бол одоо жишээ нь зүрхний клапан энэ гэж ярьдаг. Энд чинь бас л адилхан энэ механизмын бас гол юм байж байгаа. Тэгэхээр клапангийн тосон плюнжер гэж юу хэлж байгаа юм гэхээр одоо машины амортизатор гэж юм байдаг штэ. Тэрнтэй адилхан жижигхэн юмыг бас бүтээгээд клапангийн яг тэр тохируулдаг хэсэг дээр ч одоо байрлуулсан баг. Тэр нь өөрөө дотроо пүржинтэй, дотроо нүх сувгтай, тодорхой хэмжээнд нөгөө
хөдөлгөөнөөсөө болоод гаднаас тосыг сорж аваад тэгээд нөгөө Галапагийн ажиллахад нөгөө тос тодорхой хэмжээнд одоо жишээ нь амортизатор машины амортизатор яаж ажилладаг юм бэ гэхээр ерөөсөө нэг хоёр харилцах савнд байгаа шингэний дунд нь одоо эсэргүүцэлтэй тийм нөхтэй юмар л тэр шингэн нэг тал руугаа урсаж нөгөө шилжих хөдөлгөөнд зохилтын хүчийг бууруулж байгаа ийм юм байхгүй юу. Жишээ нь одоо тэр ямар ч Porsche тэрийг эсэргүүцлэх тийм юм тавихгүй бол нэг шингэн нөгөөрөө шилжих юм бол зүгээр л ийм хөдөлгөөн болно шүү дээ. Тэгэхээр тэр нүхнүүдээр өөрөөр нөгөө тал руугаа шилжих хооронд тодорхой хэмжээнд шингэн эзлэхүүнээ өөрчилдөг учраас тодорхой хэмжээний эсэргүүцэл бий болж байгаа. Тэгэхээр тэр эсэргүүцэл нь шууд зохигдох эсэргүүцэл биш, тэр урсгалаар үүсэж байгаа учраас одоо амортизатор гэдэг юм зөөлдөг тийм л юм гэсэн үг байхгүй юу. Тэрний баг жижигэрсэн хувилбарыг л одоо Галапагийн толгой дээр хийгээд өгсөн гэсэн үг. Тэгээд Галапан доош явлаа гэхэд тэр нөхөр одоо тодорхой хэмжээнд Галапан дагаж тос сорж аваад эргээд нөгөө Галапан ингээд дарагдахад тэр тос нөгөө нөхөрөө урсаж гарах хооронд өөрөөр хэлбэл тэр Галапангийн дарж байгаа тэр нударганы хооронд үүсэх зайг байхгүй болгож өөрөөр хэлбэл Галапанга дагаж хөдөлж явах, өөрөөр хэлбэл дуугүй ажиллах, илэгдэлгүй ажиллах ийм зориулттай механизмыг тэр Галапагийн тосон бүлүүнжэр гэж нэрлэдэг юм. Тэгэхээр тэр дотроо тэр зүүнний сөвгчнээс нарийнхан нүх сувгуудаар нөгөө тосон наашаа цаашаа гүйж нөгөө ажиллаж идэг ийм байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бас тодорхой хэмжээнд бохирдоод ирэхээр нөгөө ажиллагаа нь байхгүй болоо тэрнээсээ болоод нөгөө сунж агшхавлж чинь гэсэн үг шүү дээ. Нэг талдаа гацчдаг ч юм уу тийм болчдөг. Тэгэхээр тэр нүх сувгуудыг тэр нарийн нүх сувгуудыг байнга бөглөрүүлэхгүй ажиллаж явах зорилттой тийм тосон толдог Галапагийн тосон бүлүүнжир цэвэрлэгч гэдэг байна. Өмнө нь бол бид нар тослогооны систем цэвэрлэгч гэдгийг бол мотор руугаа хийгээд 20 км яваад асгаад тосоо сольдог бол Галапагийн тосон бүлүүнжрийг дараагийн тос солтол тэр тостойгоо явж идэг. Тэгэхээр тэр маш нарийнхан нүх сувганд үүссэн тэр бохирдлыг л цэвэрлж явах үйлчилгээтэй. Тэгээд тэр цэвэрхэн байх юм бол Галапа ямар ч дуугүй ажиллах нь шүү дээ. Тэр бүлүүнжир гэдэг юм нь одоо яг Галапантайгаа зөксөж ажиллаж байна л гэсэн үг байхгүй. Ийм юм байдгийг. Тэгэхээр нэг гэсэнд одоо бид нар би ахал нөгөө хүний бие дээр л жишээ авъя л да тий. Им мохот толгоо өвтг толгооны юм ухт толгоонд очил үйлчлдэг шүү дээ тий. Яг тэрэн шиг. Тэгэхээр одоо юу гэдгийг им бол толгооны юм тэр им бол мэдэж очиж толгоон дээр очиж үйлчлээд байгаа юм шиг шүү дээ. Угаасаа л тэр үйлчлэгийнхээ хувьд ч гэдэг юм. Яг тэрнтэй л бас тий. Цусан дотор явж л байгаа. Цусан дотор явж байхдаа өөр юу гэдгийг тухайн толгооны юм ч юм за яг толгооны юм жишээ авдаг зөв үү буруу юу. Гэхдээ яг толгоонд очиод өөр газар нөлөөлөхгүй гэж байхгүй шүү дээ. Бүх биеийн дотор цусанд явж байгаа. Гэхдээ бос юмд сөрөг нөлөөг мөртлөө толгооны өвчнийг намдаачих бодис тэр дотор явж гинэ л гэсэн утгатай. Яг тэрнтэй адилхан тосон дотор явж байгаа. Гэхдээ тэр Галапагийн нарийн нөх сувгийг л бөглөрүүлэхгүй байх зорилттой л бүтээгдэхүүнж тарлаа л да тийм ээ. За тэгэхээр энэ сэргээдэг бодисууд гэдэг рүү бас ярьсан. Энэ сайлан гэрцэнүүдийг зөөлдөг, хамгаалдаг гэдэг байгаа. Хүмүүс бол ингэдэг шүү дээ. Одоо жишээлбэл миний машинаас утаа хаяад энэ шууд өөртөө онж тавьчихдаг. Эсвэл нөгөө нэг дамаарч идэг юм уу? Хин нэгнээс сууд ингээ утаа хаяад байна. Тэнгүүт нөгөө нөхөр нь наач кальц. Наач нэг тачигнууд наач Галапанд дуурцсан байж гэдэг юм. Мэдээж тэр моторыг бол моторыг ч гэдэг юм, хоропч гэдэг юм уу гаднаас нараад бол дотор нь юу болж байгаа, яаж байгааг бол бас яг шууд хараад онцлоход бол төвхтөн шүү дээ. Тэгээд иймэрхүү байдлаар өөртөө ам дамжиж гэдэг юм уу эсвэл өөртөө онш тавьчаад тэрэндээ шууд нэг хүчээр нэгсэндөө бид нар энэ нэг юм өвдөд авах шиг аптекаас шууд эмчийн зааваргүйгээр одоо ийм авч байгаа тал ялгаагүй шууд наад боцож аваад хийчихэж гэдэг юм уу иймэрхүү хандлага бас байдаг л та. Тийм бүр яг толгойд нэг хоодлогдсон. Нөгөө тэгэхээр бүр бат итгэцсэн. Тийм усуд ирдэг. Зарим нь миний коц байхгүй болцсон. Эсвэл одоо миний хурууч ирзэн болохгүй байгаа ч гэдэг юм уу. Өөр юм дуурж байгаад миний Галапан дуурайд байгаа ч гэдэг юм уу. Ингээд эсвэл одоо нэг ихтгэлтэй нэг худлаа ярихааргүй найзаасаа сонсцсон ч байдаг юм уу. Эсвэл одоо ямар ч байсан нэг мэддэг дөрхтэй хүн хэлж чаар нь итгэцсэн ч байдаг юм уу. Тэгээд баг нөгөө өөрийнх нь машин за таны машин ийм учраас ингэж байнэхээр баг тэнд итгэхгүй хэмжээнд нөгөө юмдаа итгэцсэн тийм улсууд явдаг л да. Тэгэхээр манайд бол бид нар чи 10 оноос хойш бид нар өөрснөө одоо инженер захирлын төвшөнд бол яадаг вөхөр Германд дор хаяж жилдээ нэг удаа ч юм уу 2 жилдээ нэг удаа очиж энэ бүтээгдэхүүний шинжилгээ өөрчлөл юу байна
анх энэ бүтээгдэхүүнийг авахдаа бид нар чинь нэг 4-5 хоногийн сургалтанд амрагддаг байхгүй юу. Тэгээд ирээд яг тэр сургалтаас авсан мэдлэгээ энд ажиллаж байгаа улсуудаа өгдөг. Тэгээд энд ажиллаж байгаа улсууд маань өдөр болгон одоо ямар нэгэн доолдолтой машинууд ирэхээр тэрэн дээр хийгээд бид нэр эхний 2 жил бол өөрснийхөө машин дээр түлхүү энэ бүтээгдэхүүнүүдэд дуршсан ямар тохиолдолд одоо ямар бүтээгдэхүүн тохирж ийн. Ер нь машин одоо нөгөө германчууд энийг олж тогтоосон дээр одоо санаа аваад юунаас болж одоо энэ эвдрэл доголдол үүсэж ийн. Ингээд олон жилийн одоо бид нар дуршлагаарч гэдэг юм уу нэг машин ирээд онцлуулахад ерөнхийд нь гаднаас нь хараад сапууныхын тагийг авч үзээд тосных нь өнгийг хараад ч гэдэг юм уу хааз нэмж гасч үзээд ингээд ерөнхийдөө бол нэлээ барггүй байдлаар оншилдог болцсон энэ одоо туршлагаас ч гэдэг юм уу. Тэгэхээр улсууд оншлно гэхээр л одоо нэг чагнуур тавиач гэдэг юм уу эсвэл одоо нөгөө имра аппаратчиг олон зүсэлттэй зураг аваач гэдэг юм уу эсвэл компьютер зоож байгаа бол бүх юмныхын даралт одоо юмнуудыг мэдж тэгж онцлуулвал их л одоо сэтгэл ханамж авмаар юм шиг санагддаг. Тэгэхээр хүнд хоримтлагдсан туршлага. Тэгээд өдөрт хичнээн машин үзэж байгаа үлээ. Тэгээд хідэн удаа яг нөгөө бидний оншсон хийсэн үйлчлэгээ үр дүн тавтагж гарч байгаа байлаа гэдгээр одоо манайхан бол бас нэлээ туршлагатай болцсон гэдгийг бол бас бардам хэлж чадах байна. Нэг ирсэнд бол одоо онл практикийг хостуулан гаргаж ирсэн одоо бас гэж хэлж болох. Тэгээд ер нь түрүүн ярьж байгаа одоо энэ бүтээгдэхүүнүүд байна хамгаалдаг болон сэргээдэг энэ бүтээгдэхүүнүүд эднүсийг ер нь хэдийн хугацаанд хийвэл зохимжтой байдаг юм бэ? Хүмүүс бол одоо тэгдэг шүү дээ. За би энэ удаагийн тос солилтын дээр хийчлээ. Дараагийнх дээр хийх үгүй юу? Заавал хийх шаардлагатай юу ч гэдэг юм уу? Иймэрхүү эсвэл ерөөсөө одоо нэг түрүүн өмнөх дугаартаас та ярьсан нэг хийсэн бол насан туршдаа л одоо ингээл гайхамшигтай болчихж байгаа ч гэдэг юм уу? Зарим хүн бодоод бас тэгдэг шүү дээ. Энэ угаагч хийгээд ингэхээр ингээд ерөөс цоо шин болох уу? Бүр ерөөс цоо шин л гэж бас яриад идэг тал байдгийг. Энэ дээр та нэг хариулт өгөөч. Ер нь бол түрүүний дугаар дээр ч гэсэн бид гурав ярьсан шүү дээ. Энэ бүтээгдэхүүн бол ер нь одоо бид нар бас л 2010 оноос хойш ямар хугацаанд бохирдож ийн, бохирдсноос болоод ямар илэгдэл доголдол үүсэж ийн, юу юундаа нөлөөлж ийн гэдгийг ингээд үзээд ахаар манай нөхцөлд бол ямар ч сайхан бүтэн синтетик одоо тэр гайхамшигтай тос хийлээч гэсэн 5000 км-т бол хангалттай бохирдол бий болж байна. Тийм учраас одоо шулуун явдаг машинд бол 5000 км тутамд тос солино. Тосоо солихдоо угаагчийг зайлшгүй хэрэглэнэ. Энэ хөдөлгүүр хамгаалагчийг бол зайлшгүй хэрэглэнэ. Энэ бол зайлшгүй. Яг гэвэл тэгж хийснээр хөдөлгүүрийн нас 2 дахин уртснаа гэж яриад байгаа шүү дээ. Тийм урт байлгая л гэж бодвол энэ угаадаг цэвэрлэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй, хамгаалдаг бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Сэргээдэг бүтээгдэхүүний хувьд бол тэрийг ёстой дараагийн дос хөлөртөлч гэдэг юм уу, дараагийн шинж тэмдэг илэртэл тэрийг хийхгүй байж болно. Өөрөөр хэлбэл тос гойжл зогсоогчийг. Жишээ нь одоо тэр хүн цэнхэр утаа хаяад, өглөөдөө цэнхэр утаа хаяад тэгээ хаалхаар гайгүй болж байгаа энэ тэр машин бол ихэвчлэн калапангийн хуравч ирзэн гатуураад тэгээд машин унтраа зогсоход одоо калапан дээр тогтсон байсан тос нөгөө тодорхой хэмжээнд жоох өөрөөд ирэхээр калапангийн шилбэд орцсон байж байгаад өглөө хасаахад жоох утаа хийж жаад нөгөөдг нь шатад дуусаад тэр хооронд нөгөө машин халаад ирэхээр дулааны үйлчлэлээр зай зазуур нь багасаад ингээ халахаараа гайг болчдөг. Тэгээд зарим нь бүр халуундаа ч гэсэн утаа хаяад байдаг юм байдаг. Тэгэхээр энэ юм дээр бол яг тэр нэг сэргээдэг үйлчлэгээтэй бүтээгдэхүүн гэж хатас гойжл зогсоогч гэдэг юм уу тэр хөргөлтийн систем битүүмжлэгч гэдэг юм уу явах хэдийнгийн тос гойжл зогсоогч тэрийг бол заавал одоо үйлчлэгээ хийх болгондоо хийх шаардлагагүй. Ойл бустерыг юм уу нано хөдөлгүүр хамгаалагчийг тэгээд түлшний систем зэвэрлэгчийг мотор угаагчийг бол тос солих болгондоо зайлшгүй хийж явах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт дахиад өмнөх дугаар дээр хэлсэн ч гэсэн дахиад сонсогчдоо нэг сануулчмаар юм юу вэ нөхөр манайхан нөгөө бид гурав ярьж байсан шүү дээ. Миний машинч баг явдгүй юм дөө. Би нэг жилдээ нэг удаа тосоо солидیں ч гэдэг юм уу. Би ерөөс ажил гэр хоёрын хооронд л ундий ч гэдэг юм уу нэг тиймэрхүү ярьдаг. Тэгэхээр тэгж богино хугацаанд хөдөлгүүрээ хэвийн ажиллуулахгүй ойр зур голөгдөг машин бол шулуун явдаг машинаас баян хөдөлгүүр нөгөө чигд халж ажиллаж явдаг хөдөлгүүрээс 3 дахин 4 дахин их бохирддог учраас
хот дотор ажил гэр хоёрын хооронд ундаг машиныг бол заавал 5,000 км гэхгүй одоо жилдээ 3,000 км явдаг байсан ч гэсэн жилдээ 2 удаа зайлшгүй сольж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр одоо Батболд маань сая утаа гардаг, утаагаа шууд өөрсдөө оншилчдаг. Утаа гарч л байгаа юм чи хоровч ирзэн эсвэл тийм утаа гарч байгаа юм чин наа чин хорсонк нь гацчих гэдэг юм. Тэгээд дүнэлтэйгээд идэг. Яг утааны хувьд жоохон хөгцөнхөр утаа байвал тос шатжиж магадгүй тийм ээ үнэрээс нь шалтгаалаад эсвэл юу гэдгийг хар утаа байвал түвшний системийн бохирдлоос болоод дутуу шаталт явагдаж чинь ч гэдэг юм уу. Төрөний хийсэн бүтээгдэхүүнүүд дундаас жишээ нь та сая дурдлаа штэ. Oil booster болон тосгоожил зогсоогч гэдэг бүтээгдэхүүнүүд маань ер нь бол тос гадагшаа хөлөрхийгч тэр татгшоо шатаад ороод шатаад ахыгч тэр зогсоодгоо. Энэ дээр хөдөлгүүрийн утаа бууруулагч гэж бас нэг бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр oil booster-ээс эсвэл тосгоожил зогсоогчоос энэ утаа бууруулагч нь ямар шин чанараараа өөр байна? Ямар үед хэрэглүүл зүгээр үү? Үнэхээр тосны чанарандаа нөлөөлж байна уу? Эсвэл бас нөгөө юу гэдгийг эрдэн сайланхаа зөөлдөг юм уу? Эсвэл бүр мотороо хамгаалдаг бүтээгдэхүүн болж таарч байна. Энэ хөдөлгүүрийн утаа бууруулагч гэдэг бүтээгдэхүүн нөгөө хэдээс юугаар ялах? Хол харж хол явна. Автхим компани. За сая жаргал ярьлаа. Гэхдээ энд нэг алдаатай юм ойлгох шиг боллоо. Юу oil booster нано хөдөлгүүр хамгаалагч гэдэг бол одоо утаа бууруулдаг ч гэдэг юм уу? Тийм бүтээгдэхүүн биш юм. Гэхдээ oil booster бол тодорхой хэмжээнд нөлөөлнө. Яг тэгэхээр нөгөө зай зовзорыг багасгадаг учраас одоо coils гилз хоёрын хооронд тодорхой хэмжээний завсар байгаа дээшээ тос цацгад шатчихсан бол тодорхой хэмжээнд пелонг үүсгэсэн учраас тэрийг бас хордог учраас oil booster бол бас утаа намсах үйлчилгээтэй. Тий, oil booster. Нано хөдөлгүүр хамгаалагч бол ер нь илгэдлийг л цааш нь явуулахгүй барьж явах. Гэхдээ маш сайн. Ер нь зөвлөхөд бол одоо баг шинэ машин унж байгаа хүн бол 0 км-ээс нь эхлээд нано хөдөлгүүр хамгаалагч хэрэглэх юм бол ер нь элэгдэхгүй мотор одоо баг шинээрээ байна гэх нь юу юм? Ямар ч байсан эдлэг нь 2 дахин урцсан гэдгийг та хэлж чадна. Тэгэхээр сая утаа намсагч гэдэг oil anti smoke гэдэг манайд бас бүтээгдэхүүн байдаг. Энэ ямар үйлчлэгээтэй юм гэхээр ер нь бол хөх утаа гарч байгаа энэ шалтгаан бол юунаас болдог вэ гэхээр Porsche хэлгоо дээр масс шатал хөх утаа гардаг. Тэр түрүү нөгөө хуруучир зэнээр ордог Porsche-гийн одоо гилз хоёрын завсараар гарсан зай зазоор бас гилзний ханд үлдэж шатт юм байна л да. Тэгэхээр утаа намсагч гэдэг бүтээгдэхүүн маань нэгдүгээрт ямар ч тос хийсэн зарим улсууд одоо нөгөө өвлийн тос хийж ингээд одоо хитрхи шинхэн тос хийдэг. Тэр нь одоо элэгцэн гадаргуудаар бас эди синтетик чанар сайтай гэж байгаа боловч элэгцэн гадаргуудаар нөгөө ердийн өтгөн тосноос илүү тослогоо болж чадахгүй байдаг. Тэгээд амархан бас нөгөө зай завсраар орж Porsche-ийн төлөвөөр шатдаг юм байдаг. Тэгэхээр утаа намсгагч гэдэг бүтээгдэхүүн тэр тосны одоо орсоор бол Vyask гэж ярьдаг зууралдах чадвар гэж одоо монголоор орчуулад байгаа. Тэр зууралдах чадварыг маш сайн дээшлүүлж өгдөг. Тийм учраас зууралдах чадвар сайтай тос ямар нэгэн байдлаар цацагдчих гэдэг юм уу юмны юугаар тэр Porsche-ийн төлөвөөр орж шатах нь багасдаг байх нь. Тэгэхээр нэгсэндээ шууд тосонд нь очиж үйлчилж байна л гэсэн үг шүү дээ, тий. Нэгэнт тос ярьсных би бас нэмээд асуучих. Манайдханд бол одоо мэдээж одоо Улаанбаатар хотод ихэнх машинууд байна. Хөдөө орон нутгуудаар ч гэсэн бас олон жолооч нар байгаа. Тэгээд хөдөө орон нутгаас одоо ингээл жишээлбэл одоо энэ бүтээгдэхүүнүүдийг ингээд ирж хийлгэх боломжгүй хүмүүс бас олон байгаа шүү дээ хөдөө орон нутагт байгаа. Аваад өөрөөсөө ингээд энэ бүтээгдэхүүн нэмэлтээр энэ хамгаалах сэргээх энэ бодисуудыг аваад ихэд нөгөө хөдөө орон нутагт байдаг нөгөө тос тослохооны материалууд бас харилцаа адилгүй байгаа. Тэгээ нэг ийм асуултууд бас их байдаг байхгүй. Ямар ч төрлийн тосон дэр нь хольж хийж болох уу? Ямар ч тосон дэр одоо бас ингээд өөрчлөлт хийж болох уу гэж асуугаад идэг л та. Болно. Энэ бол бүх төрлийн моторын болон одоо явах эдэнгийн тосын тухайн зориултын бүтээгдэхүүн бол тэр улсад үйлдвэрлэгдсэн тийм тостой зөвхөн зохицсон бусдаа таарахгүй гэсэн байхгүй. Бүх төрлийн тостой зохицсон.
Тэмчээс хөдөө орон нутагт ямар тос олдцтой байна тэрийг хийгээд цэвэрлэгээ үйлчилгээг хамгаалах бүтээгдэхүүнээ хийж болно нэг дугаарт. Хоёрт яг манай гэрээт борлуулагч нар хөдөө орон нутгийн аймгийн төвүүдээр бол байдаг. Тэгвэл ер нь бүр хөдөө сумын малчин хүнчгсэн хөгжүүхтаа захиад эндээс зөвлөгөө авч байгаа өөрснөө аваад үйлчилгээ хийдэг. Сайхан боллоо баярлалаа гэж ярьдаг. Одоо моби толгой дээр сахны ярьж гин одоо юу хийх үү яах вэ? Би одоо хүүхдэрээ авахулах гэж байна гэдээ аваад өөрснөө ингэж хийлээ сайхан болж гин. Одоо би юу нэмж хийх үү гэд бүр хөдөөний малчин хүн ч гэсэн бид нартай холбогдоод аваад өөрснөө хийдэг. Тэр гайхалтай байна л та. Нэгсэндээ бас өөрийнхөө машинд бас үйлчлэгийг бол хийчих чинь гэсэн үг шүү дээ. Тэр одоо хамгаалах сайжруулах бүхэл одоо энэ зүйлээ бол цогцоор нь өөрөө ч гэсэн бас хийх юм боломж бол гараад ирж байна л гэсэн үг л дээ. Тэнгүүт нөгөө би өөртөө эмч гэдэг шиг. Өөртөө засварчин болцсон юм чинь. Бас нөгөө сая захирлыг ярихад санаж нэг хүн хөдөөнөөс бүр хүүхдээр хөтлөлцөө өөрөө таягтай хөл мотой ирээд манай хажуу айлын тэр машинда танахаас юм хийгээд манай урдуур байгуур онгоц шиг давхаад тэгээд би хүрээд ирлээ гэсэн бас нэг тэр нэг юм байна тий. Бас нэг хажуу айлынхаа хотныхаа үнтэй өрсөлдөөд байна тийм ээ бас нөлөөлөл байна л да тий. Хоёрдугаар сая нөгөө тосны талаар ярьсных манайхан дунд нэг юм яриад гэж тос хооронд нь холиод хийчихвэл ээддэг. Гашилчдгийн гинлээ. Тэгээд танаа тосон дээр өөр тос хийж болох уу? Эсвэл танаа тосыг өөр тосон дээр хийж болох уу? Ч гэдэг юм. Ер нь энэ дээр та тос ээдж гашлах тал дээр та гоё нэг мөр ойлголт ямар шүү гэдэг юм л доо. За тэгэхээр моторын тос гэд хийж байгаа. Тэгэхээр манайхан чанартай, чанаргүй одоо тэднийх сайдных муу ч гэдэг юм ингээ яриад байдаг. Тэгэхээр ер нь одоо тэр тосны суурь нь бол нэг юм. Одоо үндсэн түүх хийднэ гэдэг юм уу. Тэгээд моторын тос болгож одоо моторыг хамгаалах юу гэдгийг өндөр эргэлтэн төсвөртэй болгох ч гэдэг юм уу. Халалтанд төсвөртэй байлгах гээд энэ юмнуудыг бол тухайн үйлдвэрлэгчид нэмэлт пресаткууд хийж өгдөг. Пресат гэдэг нь нэмэлт сайжруулах бодиснууд хийх нь шүү дээ. Тэр нэг төрлийн биш 20-30 төрлийн одоо тийм нэмэлт юмнууд хийж ич сая энэ моторын тос болж байгаа байхгүй. Тэгээд тэр хийс нэмэлтийнхаа чанаас болоод тосны чанар гэдэг юм харилцаа адилгүй байдаг. Тэрнээс моторын тос хоорондоо холилдсноос болж ээдж гашилж байгаа юм биш ээ. Энэ ийм тохиолдлууд байд юм. Одоо ихэнх улсууд зарим улсууд тосоо солихгүй их удаа явдаг. Зарим тохиолдолд хамгийн их тохиолддог юм юу байдаг вэхээр мотороос нь тосгойждаг улсууд дээр бас нэлээд тохиолддог. Тэгээ миний мотороос тосгойж байгаа учраас би шин тос нэмээд байгаа. Тэгэхээр шин тосоор сэлбэгдээд байгаа учраас би тос солих шаардлагагүйгээд толгойдоо godолцуулсууд их байдаг. Гэтэл тэр тос маань гойждаг тос нь хамгийн шингэн одоо юу гэдгийг халсан үед ч гэдэг юм уу нөгөө гойж байгаа. Гэтэл нөгөө бохирдоогүй шинэ хэсэг нь баг дөрүүлж гойжоод тэгэл нөгөө их баг хэмжээгээр нөгөө нэг бохирдлууд нь хуримтлагдаад хандаа наалдаал хатаал ингээд байдаг. Тэгээд зарим тохиолдолд одоо эсвэл нөгөө гаднаас оруулж ирж байгаа хөдөлгүүр машин аварт орсон машины моторыг аваад гадаа тавьчихсан наранд баахан байдаг, гаднаас нар халаад байдаг, дотроо нөгөө тос нь хандаа гатаад байдаг. Тэгж байгаа тэрийг оруулж ирээд тавьчихдаг. Нөгөөх нь бүр гатахтаа бүр ийм хуванцар шиг гялаагаад хэр баргийн юм төвтгэргүй хэмжээнд гатцсан тийм байдаг. Тэгэхээр мотор дотор гатсан тэр нагаар тосонд ч бас яг манай угаагчаас гадна бас нөгөө түрүүний тос хийгээд ингээд яваад байхаар дотор тодорхой хэмжээнд бохирдлыг бас цэвэрлж явах зорилттой бүтээгдэхүүн байдаг байхгүй. Тэгэхээр тэр мотор дотор байж байгаа тэр гатцсан юм дэвтээд тэгээд задраад тийм зунгарлцсан юм болдог. Тэгээд бас мотор нь зөгтөг тохиолдолж бий. Энийг манайхан дос ээдчлээ гэж яриад байдаг. Тэр дос ээдж байгаа юм биш. Нөгөө хуримтлагтаад гатчаа салахгүй явж исэн бохирдол нэг жоохон задраад тэгээ бүрэн задарч чадахгүй тийм зунгарлцсан болцсныг л дос хашилчлаа гэж яриад байдаг байхгүй. Энэ хөргөлтийн систем дээрч тохиолддог. Одоо бүр нөгөө цэв хаг юмнууд нь арт театр дотроо блокныхаа ханд ингээд давхаагаад зузаараад гатцсан. Тэгээд тэр дотор нь ус ч юм уу ямар нэгэн байдлаар тийм цэвэрлэх бодис байхгүй.
тийм хөргөлтийн шингэн байх юм бол дотроо эргэлдээд тэр нь хандаа байгаа л байдаг. А тэрэн дээр сайн чанарын антифриз ч юм уу эсвэл манай хөргөлтийн систем одоо цэвэрлэгчийг хийхээр задартлаа бас яг тийм зунгааралцсан тийм бий болоод тэгээд нэг хэд эргэлтээрч байдаг юм нөгөөт нь задардаг юм тохиолдол байдаг. Тэгэхээр бас антифриз гашилчлаа, антифриз тосол хоёрыг хольж болдгоо. Антифриз тосол хоёрыг холих юм бол гашилчдаг ч гэдэг юм уу. Хоёр өөр өнгөтэймийг хооронд нь хольжвол гашилчдаг ч гэдэг юм уу тийм яриад. Тэр бол тийм байдгүй юм. Тэр бохирдол задраад бүрэн задарч амжаагүй байх та. Тийм одоо манайх нэг сүү ээдүүлээд нэг бяцлаг хийх гээд нэг ээдэм юм дотор хөвжөөдөг штэ. Тэрнтэй зүүрлэл одоо юу гэдгийг одоо сүүн дээр тараг хийчих юм бол ээддэг гэдэг шиг энэ моторын тосон дээр өөр нэг моторын тос хийчихвэл гашилчлаа гэж яриад байдаг байхгүй. Тэр бол гашилж байгаа юм биш. Тэгэхээр бас энэ ойлголттой бол бас жолооч нар маань бол мэдээд авчаад илүүдэхгүй юм те. Ер нь яг сая бас хэлж байна л да. Нэг юм альва ямиг ингээд өөрсдөө тархиндаа кодлчоод ерөөсөө л ийм. Энэ нь бол тийм, тэр нь бол ийм гэдээ ерөөсөө кодлцснороо ерөөсөө нэг хүчлээ дайраад байдаг. Үгүй ээ гэдэг нэг дайраад байдаг. Тэгэхээр альва юмнуудыг бас нарийн сайн учир шалтгааныг нь цааш нь ухаж ойлгох тал дээр бас манайхан бодгол хэрэгтэй баг. Тэр нөгөө гадны шинэ мотор гаднаас оруулжсэн мотор тавьсан, шинэ мотор тавьсан. Одоо асуудалгүй гэдэг. Гэтэл яг сая бас шалтгаан гаргаж ирж шít. Тэр мотор хичнээн удаан тэнд гадаа байсан. Өмнөх одоо мэдээж тэр гадаа мотор задраг машинаас суулж авч байгаа юм чинь тосмаас нь гойдсон байгаа. Тэр дотор хичнээн нагарддаг үүссэн, гадаа хичнээн удаан байсан ч гэдэг юм уу. Тэрийг бол мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр ерөөсөө шинэ мотор оруулж ил тавьсан учраас шинэ. Ийм учраас тийм гэдэг байдлаар бас аваад тавьсан мотор ч юм байхгүй. Машинтайгаа одоо жишээ нь юу гэдгийг тэр машиныг зарах гээд эзэн тавиулсан 2-3 жил зарагдахгүй гадаа нөгөө тэр парклсан машин донд тэр халуун наранд тийм ээ байж байгаад ирсэн эсвэл тэр одоо зарах гээд тушаас нь нөхөрч гэдэг юм уу зарах гэж байгаа учраас гээд айгуул нэг удаа тос солихоо өнжтсөн ч байд юм уу гих мэтлэнгээр ийм юмнууд тэгэхээр гаднаас орж ирсэн юм хичнээн одоо 200-300 мянган км гүйлттэй ч гэсэн одоо шинэ байна гэдэг бас нэг манайхан өрөөсгөл ойлголт байгаад байдаг. Тийм байдаг. Тэгэхээр ер нь бол энэ тос солихгүй явах, удаан явах энэ юмнууд л одоо эвдрэл бүр сүлдээ бүр мотор зохиход хүртэл хүргэдэг. Тэгээ бидний бас нэг болгоомжлдог юм нь юу байдаг вэ гэхээр яг ингээд гатцсан тосоо солиогүй их удаан явцсан энэ тэр юм аа нөгөө жолооч нар зарим нь хилдэггүй ноочдаг. А зарим нь бол хүнээс авсан учраас мэдэхгүй тохиолдлууд байдаг. Тэгэхээр мерсэр ийм юмнууд гардаг. Ер нь досын эд нь хашлна гэж бол байдгүй. Би бас боддог юм л да. Ер нь автомашины энэ мотор хороп гэдэг бас нэг нэгсэндэл зүрхэн одоо эд ангуудл гэсэн үг шүү дээ, тэ. Энэ эд ангуудл бас сайн чанартай ямар нэгэн одоо аваарсал багтай, элэгдэл хоргодол багтай, урт насжилт одоо сайтай ийм байх юм бол одоо тэр зүгээр явах эд ангийн наазах нь амаржийн муудлахад бол аваас олчих шүү дээ. Угсаал бас солигддог л эд анги юм чинь. Гэтэл мотор муудаад үнэхээр бүр муудсан тохиолдолд бол тэрийг одоо наазах нь нэг амарчин солих нэг мотор солих хоёр үнэ өртгийн хувьд ч гэсэн зардлын хувьд ч гэсэн ажил ихтэй үнэ өртөг ихтэй тэгэхээр энэ тал дээр нь бас бодгол асуудал байгаа юм л да. Тэгээ сая тос идэх талаар асуугаа цаашаа дамжаад антифриз тосол хоёр холдох талаар бас ярьлаа. Энэ дээр барьцаа ахуулаад хөргөлтийн шингэний чанар сайжруулагч гэдэг бас бүтээгдэхүүн байдаг. Өнөөдөр яг моторт нэмж хийдэг бүтээгдэхүүнүүдээс гадна бас нөгөө бусад эд ангуудтай хийдэг нэмэлт бүтээгдэхүүнийн талаар нэг мөр ярьчих гэж би ойлгож байна л доо. Тэгэхээр хөргөлтийн шингэний чанар сайжруулагч гэдэг маань яг юу юунд нөлөөтэй вэ? Түрүүн та хэлсэн нөгөө эрдзэн салхи интервью бас нэг зөөлөх тал байгаад байсан тийм ээ. Прессийн чанар сайжруулагч гэдэг бүтээгдэхүүн байдгийн. Тэрэнд юу байдгийг гэхээр түрүүний досон дээр нэмэлт прессатах нэмэлт бүтээгдэхүүн хийдэг гэж ярьсан шүү дээ. Тэрнтэй адилхан машинд одоо хэрэглээд явхад бас тодорхой хэмжээний нэг ууршилт явагддаг. Тэр хэмжээгээр халалтаас болоод нөгөө хийсэн дээр нь нэмж хийсэн тэр нэмэлтүүд нь зарим нь өөрийнхөө шинж чанарыг алдаад тэрнээсээ болоод нөгөө эрзэний эдлийг сэргээж яадаг, зөөлхөн байлгадаг ч гэдэг юм уу, хөөсрөлтөө сэргийлсэн ч гэдэг юм уу. Одоо буцлах температурыг өсгөж өгж яадаг. Энэ юмнууд нь алдагдчихдаг. Тэгэхээр хэрв антифризийн
учиргүй бохирдчихоогүй байх юм бол хүргэлтийн систем энд байж байгаа антифриз нь харахад цэвэрхэн мөртлөө тэр шин чанарууд алдсан байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нөхөж өгдөг үйлчилгээтэй юм. Дээр бид нар ярьлуу нөгөө нэг бензиний чанар сайжруулагч, дизелийн чанар сайжруулагч гэдэг. Тэрнтэй адилхан яг антифризэнд бас байх ёстой тэр пресат тэр нөгөө шаардлагатай юмнууд нь ашиглалтын явцад нөгөөх нь байхгүй болдог. Тэрийг нөхөж өгдөг үйлчилгээтэй. Тэгээд жишээ нь одоо энэ антифризийн чанар сайжруулагчийг юунд хийж болох вэ гэхээр нэгдүгээрт их бохирдоогүй ч гэсэн одоо 2 жил солиогүй явц антифриз энэ бол цэвэрхэн байх юм бол дээр нэмэт хийчихнэ шүү дээ. Тэгэх юм бол чанарын сэргээ явчихна гэсэн үг. Мэдээж гарацийн хэмжээд хөлдөх температур нь хэвийн хэмжээнд байх ийм тохиолдолд бол дээрээс нэмж байна. Хоёр дахь нэг тохиолдол яадаг вэ гэхээр помпны сайлангаар гоожж байгаа гойжлтыг манай хөргөлтийн систем битүүмжлэх зогсоож чаддаггүй. Яагаад тэгэхээр помпны сайлныг хатуураад муудаад ирэхээр помпын сайлгч байнга нөгөө хөдөлгөөнд байдаг учраас тэгээд помп гадагшаа тэр алдаж байгаа юуг бол тогтоож чаддаггүй. Гэтэл антифризийн чанар сайжруулагчийг антифризэн дээр хийж чаар хэрэг помпных нь шаарг нь муудчихаг бол сайлнгаар гоожчих нь тогтчих жишээтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрзэний эдэлд нөлөөлдөг юмнууд нь антифризэнд байх ёстой тэр нөгөө чанартай юмнуудыг л нэмж хийж өгч гин гэсэн үг. Зөвлөлөө сэргээч гинэ гэж ойлгох нь байна тий. Тэр антифризийн чанар сайжруулагч маань зөөлөө сэргээ зогсооч гин нөгөө хөргөлтийн систем битүүмжлэгч гэдэг яг нөгөө гоожлтыг зогсоодог бүтээгдэхүүн яагаад зогсоож чадахгүй нэхэр хөдөлгөөнтэй. Бас л нөгөө төрөүний хуруугаа хэсгчээр яадаг вэ гэдэг те нөгөө хуруугаа хэсгчээр бүлэгнээ тогтчихно. Үен дээрээ хэсгчээр гараа нугалахад л бацаагаад ангаад гэжтэй. Яг тэрнтэй л ойролцоол юм болж таарлаа л да тий. Нэгсэндээ саяны ярьдаг зүйл бол бас л зүгээр хар ухаанаараа хэлэх юм бол цэвэр нэмэлт амин димүүд гэх юм байна л да. Витаминууд юм байна л да тий. Жолооч нарын нүдний ойлголтууд яриануд байдаг. За тэр дундаа манайх шиг энэ одоо эрсдэл суур амьсгалтай оронд бол мэдээж зун хит халдаг, өвд нь хит одоо хүүтэрдэг энэ үед задаа ялангуяа өвлийн цагт миний машин ингээд сурцсан нөгөө түрүү жаргалан амтан гэж яриад байсан шүү дээ. Тэр шиг сургаж байгаа юм шиг юм яриад байдаг шүү дээ. Гадаа байгаа сурцсан. Гадаа байхаар наа чи асуудалгүй асчихдээ. Тэгээ угаасаа сургасан. Тэгэхгүй гаражд хонуулчаач гэхээр наа чи гаражд хончих юм бол муу зан сурч гэдэг нэг иймэрхүү юм байгаа. Яг үнэхэрс нэг бодлын бас нэг тэгээд байгаа ач юм шиг юм бас харагдаад идэв шүү дээ, тий. Яг үнэхээр гадаа байгаа гаражд байгаа машин гадаа ганц хонуулахад асдаггүй тохиолдлууд ч байдаг. Тий давраад идэг. Энэ бас юутай холбоотой. Би бас энийг гайхаад байдаг юм л да. Тэг яагаад одоо бас нэг тий энэ дээр бас нэг та зүгээр нэг сонирхолтой байдлаар өөрийнхөө өнцгөөс нэг хариулвал. За энийг яг ярина гэх юм бол бүр одоо эрзэний эдлийн сунах их шахч гэдэг юм уу. Тэгэл одоо нөгөө яаж хүн амтантай төстэй ч гэдэг юм уу ингэж хийсэн гэдэг баахан үлгэр ярих юм шиг юм ярих гэдэг. Гэхдээ ер нь техник ч гэсэн бас нөгөө дасан зохицох ч гэдэг юм уу тийм юм байдаг. Зөвхөн халуун хүдэндээс гадаа дотор тавих гэхээс гадна одоо жишээ нь нөгөө олигтойхон гიშгээд явждаггүй машин нэг залуу хүн бариад явахаар явж өгдөггүй ч байдаг юм уу гих мэтлэнгийн. Тэгэхээр ийм юм бол байна, техник тул байх нь байдаг. Бас нэг асуулт юу гэхээр ингэдэг штэ. Одоо нэгэн цөмрөө нэг нэмэлт бүтээгдэхүүнүүд ярьсных цогцүүлгээ байнга хийлэгдэг автомашинууд дээр энэ автохим компани дээр одоо жилдээ 2 удаа ч юм уу ирээд машиндаа үйлчлэг хийлгдэг улсууд дээр катализатор энтер гэсэн алдаа заадгүй нийтлэг катализатор бохирддог яндан бөглөчлөө гэсэн одоо тийм нийтлэг алдаа гардаг машинууд байгаа шүү дээ 200 100 470 570 гэл тийм ээ прусер гэдэг. Тэгэд яг манайхаар одоо үйлчлүүлж байгаа улсууд дээр тийм алдаа гардаг нь энэ бүтээгдэхүүнүүдийн гавьяа байна уу гэдэг тийм нөлөө байна уу гэдэг дээр та юу гэж одоо юу гэдэг түрүү тос шатхыг зогсоож байна тий шат камер руу ороод нөгөө гилзний ханд үлдээ тесрэлтийн үе шат тэрийн тэрийг зогсоочхоор эргээд нөгөө катализатор бохирдууч юм тиймэрхүү юм байна уу байлгүй яг катализатор гэдэг юм бол ерөөсөө л дутуу шаталтаас гарч байгаа тэр угаарыг одоо хүний биед хортой энэ хийг тэр бохирдлыг агаар цацахгүй байх зориулттай дортгийг дутуу шаталтыг гүйцээ шатаадаг ийм зориулттай ийм эдэнг байгаа. Тэгэхээр энэ катализатор юунаас болж бохирдгийг гэхээр
ерөөсөө л дутуу шаталтаас болж бохирддог. Хэрв дутуу шаталт явагдахгүй бүрэн шаталт явагдах юм бол харин ч нөгөө дотроо дутуу шатсан юм катализатор дотор бүрэн шатаад ингээ гараа ивчдэг байхгүй. Тэгэхээр ихэвчлэн катализатор бохирддог машинууд ямар машинууд их тохиолддог вэ гэхээр миний түрүүний хэлдгээр бас нөгөө хот дотор их бөглөрөөд хөгжрээнд явдаг. Мотор нь бүрэн халахгүй байнгын дутуу шаталтай явдаг ийм машинууд их тохиолддог нэгдүгээр. Түрүүн жаргалангийн асууснаар яагаад манай дээр үйлчлэгээ хийлгэж байгаа одоо 5 6 дахь жилдээ 7 8 дахь жилдээ үйлчлэгээ хийлгэж байгаа энэ машинууд дотроос нэг ч машин катализатор цэвэрлүүлэхгүй байна вэ гэвэл энэ түлшний систем цэвэрлэгдээд дутуу шаталт бага явагдаж байна. Хөөд ортог бага үүсэж байна. Тэгэхээр нөгөө хөдөлгүүрийн илэгдэл уртснаа, 2 дахин уртснаа, бензин шатгуун зарцуулалт нь байнга бага байна гэдээ байдгийн. Одоо нэг тод жишээ нь. Гэтэл манайхаар үйлчлэгээ хийлгээгүй машин байлгахад катализатор цэвэрлүүлэх гэж зөндөө олон машин орж ирдэг. Ихэвчлэн манайд анхудаа ирж байгаа машинууд байдаг. Тэрний яаж нөхөр хичнээн залуу машин ч гэсэн нөгөө түлшний системийг цэвэрлэхгүй дутуу шаталт байнга явагдаад байснаас болоод ингээ катализатор бохирдож байна. Тэгэхээр катализатор бохирдохгүй байна гэдэг бол тэр хөдөлгүүр ямар шүү хэмжээнд яаж ажиллаж байна гэдгийн одоо нэг тод жишээ болж байна л гэсэн үг. Энийг индикатор болчихж байгаа л гэж ойлгох нь байна тийм ээ. Окей, би асуултанд хариултлаа. Бас нэг асуулт юу гэхээр хүмүүс ирчээд миний гинж дуурцсан гэж байна гэж байгаа. Гаднаас нь сонсоод. Арай өөр л дуу байдаг л да. Нөгөө клапангийн дуурцсан гэдгээс. Нэг хоёрдугаарт ер нь гинж дуурна, гинж сунна гэдэг тохиолдол ер нь юу байх вэ? Боломжтой юу? Гинж дуурцсан сунцсан машин тэгээд явж явах боломжтой. Гал энэ төр алдахгүй байгаа. Миний л төсөөлөлтөө юм идэхгүй. Болохоор хоёрдугаарт энэ үед манайхаас хийх юм байд юм уу? За тэгэхээр гинж дуурах шалтгаан бол нэгдүгээрт ер нь ихэнх машин зарим нь 100 мянга яваад яг хөө гинж бол нэг 100 дээдлэн 150 мянган км яваад ерөөсөө зайлшгүй сольдог гэдэг. Солих ёстой, солих шаардлагатай. Маш олон ийм хуруу шиг юмар холбогдсон юм байж байгаа. Түрүүний миний хэлдгээр нөгөө нэг содор хэмждэг хэмжээсээр бага багаар илэгдэж гэсэн одоо жишээ нь 70 ширхэг тийм юм нэг тийм хэмжээтэй илэгдэх юм бол тэр мэдээж сунж таарнаад одоо зай зозоор үсээд. Тэгэхээр тэгж сундаг учраас тэдэн километр яваад гинжээ солихсон үйлдвэрийн заалт байдаг. Тэр заалттай хугацаанд нь солих шаардлагатай. Тэгэхгүй бол хэрв тэр гинж нэг шүд давдаг ч юм уу ингэх юм бол нөгөө калапн мөргөлдөг ч гэдэг юм уу галалдагтаад мотор ноцтой эвдрэл үүсдэг учраас тэр хугацаанд нь бол гинжийг солих шаардлагатай. Тэрийг бол одоо манай бүтээгдэхүүнийг хийгээд одоо 150 мянган км яваа солих байсан бол тэрийг 200 мянга болгох чинь ч гэдэг юм уу. Тэгж бол би зөвлөмөргүй байна. Тодорхой хэмжээнд бас нэг ийм тохиолдол юу байдаг вэхээр тослогооны систем бохирдсноос болоод ихэнх машин гинжийг хажуу талаас нь түлхэж чангалж байдаг чангалагч нь бас тосоор ажилладаг байдаг. Тосны даралтаар. Тийм маслын ноцоос одоо сувгуудаараа масл шахаж байгаа тэр даралтаар гинжний хажуу талаас шахаж чангалж явдаг тийм машинууд байдаг байхгүй. Бохирдлоосоо болоод тэрний сувг нарийсчих юм бол нөгөө гинжээ чангалж чадахгүй хэдийн солих хугацаанд болоогүй ч гэсэн дуурайд байх тохиолдол бий. Тэрэн дээр манайхаас юу хийж болох вэ гэхээр мотороо угаачхтал тэр нөгөө нүх сувг нь нээгдээд ирэхээр гинжин чангараад дугуй болох нэг магадлал. Нөгөө нэг магадлал нь яах вэ гэхээр одоо нөгөө ойл бустер гэдэг байгаа манай. Тэр тодорхой хэмжээний зай зозорыг пилон хүсгээ зай зозорыг багасгадаг гэж хэлсэн шүү дээ. Тэр болохоор бас нөгөө электцэн гадаргуудаар тодорхой хэмжээний пилон хүсгээ зай зозор багасгачаар бас дуу намсах тал бий. Тэгвэл жолооч нарт зөвлөхөд тухны ирмэн гинж хоёрыг бол яг үйлдвэрээс заасан тэр километрт нь солих шаардлагатай. Тослогоо үйлчлэгээ муу хийснээсээ болоод 150-гээ заасан байх. Тэрнээс бага хугацаанд яваач тэр гинж нь эвдрэл үүсхийг байхгүй. Тийм учраас тэр сольдог ёстой тэнгуудыг бол сольж байх хэрэгтэй. Үйлдвэрээсээ заалттай юм. Солих нь шүү дээ. Сэвчээг одоо 1000 км яваа солино ч гэдэг юм уу. Тухны ирмэнийг 1000 км яваа солино. Тухны гинжийг 1000 км яваа солино гэдэг. Энэ хий хуваарлах механизмыг ажилуулж байгаа нарийн эд ангийг хөтлж байгаа холбож байгаа
ийм одоо идэанг учраас тэр гинжин дээр бас их анхааралтай байх хэрэгтэй. Гинж давах юм уу дасрах юм бол моторонд ноцтой эвдрэл үүснэ. Байг гэтэл одоо калапунгууд нь хугарахгүй заах поршонгоо хаглах ч гэдэг юм уу. Ийм юм бий болдог. Ийм учиртай шүү. Нөгөө солих хөстэй бол солиё гэж байгаа шүү те. Ер нь тийм ээ те. За тэгэхээр битээр бол бас өнөөдөр нэлээдгүй асуултуудад хариултаа авчлаа. Одоо жолооч нар маань автомашин эзэмшигчд маань бол тодорхой мэдээллүүдийг ч гэсэн бас олоод авсан байх гэж бодож байна. Миний дүгнэлтээр бол нэг ёсондоо жолооч та одоо би ч гэсэн те альва юм дээр өөрсдөө бас их зөв ойлголттой бас мэрэгжлийн үүднээс бас хандаж энэ одоо автомашин техниктэй бас хайр гамтаа ингэж хандах юм бол энэ бүхэн чинь бас урт удаан хугацаанд идэлэгдэх наадсах тэгэл нөгөө биеийг зовоохгүй гэдэг шиг л тийм цаг мөнгө бүхэл юмыг хэмнэх нь шүү дээ. Энэ дээр л бас жолооч нар өөрсдөө бас анхаарал хэрэгтэй байна. Тийм. Тэгэхээр нөгөө ингэдэг ч нөгөө мэдээллийг их сурулж бат найдвартай шаа нэг өөрсдөө магч байгаа шиг тийм. Тэгэхээр яг зөв мэдээлэл мэдлэг авах гэдэг бол бас их чухал. Тэр чинь ч гэсэн өөрөө эргээд цаг мөнгө хэмнэн шүү дээ. Цаашлаад нэмэлт бүтээгдэхүүн гэвэл бид нар ярих юм одоо өрөвлийн нано, өрөвлийн системийн цэвэрлэгч явах гэдэг ингээд тосгоожил зогсоогч гэл яг л бусад бусад одоо бодис бүтээгдэхүүн ордог бүхэл одоо идангуудад хийж хэрэгэлдэг яг л саяны тосгоожилтыг хэрхэн зогсоодгоо, тухайн тосны чанарыг хэрхэн сайжруулдгоо, хороопны үйл ажиллагааг хэрхэн сайжруулдгоо гэх мэтлэн иймэрхүү бүтээгдэхүүнүүд тий байхгүй болгодгоо гэд энэ бүтээгдэхүүнүүдийг бүгднгийн ярил цаг хүрэхгүй. Тэгэхээр таны хүссэн үйлчлэгээнд тохирох, хамгаалдаг, сэргээдэг энэ бүхэл бүтээгдэхүүнүүд манай дээр байгаа байна л гэж одоо хэлж байна да. Хэлье да. За баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд. Тэгээд жолооч нар маань залуучууд маань бас илүү дэлгэрэнгүй ахаад одоо сая энд яригдаагүй ч гэдэг юм сая жаргаланд урдлаа шүү дээ тий. Өшөөд цаашаага олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ бүхнээс бас хэрэгтэйг асууж тодруулах гэх юм бол автохийн компани 7711 69 50 гэсэн дугаар руу холбогдоод бас асуугаад дэлгэрэнгүй мэдээлэлүүд бол авах боломжтой. Мөн одоо сайт болон Facebook page гэдэг бүхэл зүйлүүд бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ одоо нөгөө мэдээлэл харилцаа бол хөгжсөн байгаа учраас бүхэл талаараа асуугаа. Дээрээс нь бас манай подкастын доор та бүхэн бас сэтгэл хэлбэрээр асуултуудаа ирүүлж болно. Ахаад дараагийн дугаарт ийм яриач гэсэн бас санал хүсэлтээ ирүүлж болно. Тэгэх юм бол бид бас тэр дагуу подкастаа бас бэлдэх боломжтой. Тий, тэглэг байх. Тэгэхээр бидэнтэй холбогдоорой. За баярлалаа. Үнэтэй зөвлөгөө өгсөнд. За баярлалаа. Хол харж хол ёо.